За сайн уу? Шингэмжлэгт маань тавтай марил. Тэгээ өнөөдрийнхөө бичлэгээр ер нь энэ 100 яаж өнгөрөө гэдэг талаар хуваалцъя гэж бодсон юм аа. За тэгээ та хэд мэдж байгаачлан 100 ер нь 100-ны эхэнд би юу яваад ирсэн? Konza Biological Station л яваад ирсэн. Тэгээ тэрний талаарх бичлэгийг үзэх хүсвэл энд ингээ байгаа шүү. За тэгээд гэртээ босож ирээд нүүдэл суудал болсон. За тэгээд үргэлжлүүлээд ер нь ихэнх хугацаанд нь бол би гэртээ судалгааны ажлаа хийгээд компьютер дээр сууж цагийг өнгөрөөсөн. Тэгээд яг дундуур нэг 2-3 удаа ойрхон байдаг Sand Hills гэдэг газар руу лабораторийнхоо оюутны судалгааны ажилд туслахаар бол яваад ирсэн. Тэгээд та зургийг нь харуулчих. Аюул сонирхолтой өрмөц экосистемтэй газар байсан. За тэгээд бас юм л ингээл гэртээ байжгаад өнгөрсөн 7 хоног би Балтимор хот руу яваад ирсэн. Тэнд очиод энэхийн Америк экологийн нийгэмлэгийн жил болгоны уулзалтанд оролцож судалгааны ажлаа танилцуулаад ирсэн. За тэгээ хурал бол анхны анх хотоо очиж байгаа том хурал аюул сүрдмээр юмнууд их зөндөө их байсан. Судалгааны ажлуудтай их танилцсан, хүмүүсийн хийж байгаа ажлуудыг сонсоод бас их гоё санагдсан. За тэгээд дундуур нь миний төрсөн өдөр болсон. Би тэдний төрсөн өдрөөр бейсбол үзсэн. Энд ирээд нэлээх бейсбол үзээд байгаа. Гэхдээ стил би дүрмийг ойлгохгүй байгаа. Сурж байгаа. За тэгээ сүүлийнхээ өдөр би тэгээд аквариум үзсэн. Бас нэлээд том гоё аквариум байсан. За тэгээд тэндээ 5 хонцоод сүүлийн өдрөө би
DC-д байдаг найзтайгаа уулзаад цагийг гоё өнгөрөөж аваад тэгээд гэртээ ирсэн. Одоо маргааш буюу одоо 8 сарын 19-наас эхлээд манай намрын семестрийн хичээл эхлэх гэж байна. Ингээд 100 officially дууслаа. Зөндөө олон юм амжууллаа, зөндөө олон юм хийсэн. Гоё зам байлаа. Тэгээд аа тэгээд одоо намрынхаа семестр ямар өрнөж байгаа талаарх бичлэгээ хаваалцаад явуулъя. Тэр хүртэл төр баяртай.